төсөл боловсруулагчдаас нэг хоёр зүйлийг асуугаадах юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнээс гадна нийгмийн болоод соёлын нөлөөллийн үнэлгээг ер нь хийх талаар танай яамны хувьд ямар бодлого барьж байгаа вэ? Энэ дээр нэг тодорхой санал, тодорхой одоо төлөвлөгөө байгаа юу гэдэг дээр нэг асуулт. За хоёр дахь нь ер нь альч төрлийн үнэлгээг хийсэн байсан иргэдийн оролцоог хэрхэн хангая гэж төлөж байгаа вэ? Иргэдийн оролцоогоо та хэд маань юу гэж харж байгаа вэ? За ер нь бол их хурлын гишүүдээс бол голдуу бол багийн хурлын түвшинд бол энэ асуудлыг хилцэх тухай бол баянгийн хорон дээр бол нэлээд яригдсан байна. Тэгэхээр та бүхний хариулт бас яг энэ дээр юу байдаг вэ гэсэн ийм хоёр асуулт байна. За одонтын сайд хариулъя. За баасан жаргал гишүүний асуултанд хариулъя. Маш чухал асуулт хөндлөө. Ер нь өмнө нь бол энэ зөвхөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж дандаа хийгддэг байсан. Өөрөөр хэлбэл амьтанда, ургамалда ямар нөлөөтэй ингээд тахаас тухайн бүсэд төсөл хэрэгжүүлвэл нөлөөллийн бүсд орж байгаа иргэдэд энэ төсөл хэрхэн нөлөөтэй юм бэ гэдгийг ер нь төдийлөн бас хөндөгдгүй байсан. Тэгэхээр манай энэ хуулийн төсөлт бол 3.1-6-ад одоо байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээг тусгах зохицуулт дээрээ бол нэмэлтээр оруулж өгсөн. За мөн хуулийн төслийн 7-7-д үнэлгээнийхэн журам ангиллын агуулгад нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийхийг тусгасан байгаа. Ингэснээрээ бид бас энэ олон улсын байгууллагын шаардлага стандарттай нийцэх нөхцөлийг бол одоо бүрдүүлж байгаа. За одоо жишээлбэл саяхан бид нар Эгийн голын усан цахилгаан станцын төслийнхэнтэй танилцахаар тухайн баг дээр очисон. За энэ багийн иргэдийн одоо нийгмийн нөлөөллийн одоо маш том асуудлууд байгаа. Энийг бол ерөнхий сайд газар дээр нь өөрөө очиод за ер нь энд бол нийгмийн энэ нөлөөлөл бол маш чухал юм байна. Энэ багийн иргэдийн одоо тэр жишг баг болгоё. Энэ яхарахгүй одоо нөлөөллийн бүст орсноороо олон жил бас хохироод явсан байна гэдгийг бол гаргаад ингээд энэ дээр бол жишг багийн төслийг бол хийж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ олон улсын байгууллагын шинжээчд ажиллахдаа хамгийн гол одоо өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр нийгмийн нөлөөллийн үнэлгээг сайн одоо энэ хууль тусгаж өгөх юм бол энэ бол бас олон улсын стандартт нийцэх юм байна. Янз бүрийн одоо гадны хөрөнгө оруулалт орж ирэхэд ч гэсэн одоо яг энэ асуудал бол их чухал юм а гэж үзсэн учраас энийг бол хийсэн байгаа. За ерөн зүгээр энэ хуулийн хамгийн чухал ач холбогдол юу юм бэ гэхээр одоо нэг төсөл хэрэгжүүлэгч үсчинч бай, нэг барилгын материалын жижиг одоо дэлгүүрч бай, том уул уурхайн компанич бай, бүгдээрээ яг ижил шаардлага тавьдаг учраас энэ төслүүд бол маш хүндрэл учруулдаг. Тэгэхээр нийт үнэлгээ хийлгэх хугацаа бол 152 хоног. Тэгэхээр энэ 152 хоногийг одоо хэрхэн буулгах вэ гэдэг дээр одоо манай хуулинд 3 зэрэглэл оруулж өгсөн. За 3 дугаар зэрэглэл бол зайлшгүй одоо энд ийм зөвшөөрөл шаардаад байхгүй одоо энэ барилгын материал, үсчинч гэдэг юм уу жижиг лабораториудыг бол 3 дугаар зэрэглэл. За 2 дугаар зэрэглэл нь бол одоо аймаг орон нутг нь өөрөө шийдээд хяналтаа тавих. За 1-р зэрэглэл нь яхарахгүй том одоо уул уурхайн төслүүд одоо химийн том одоо байгууламжууд гэдэг ч юм уу ийм зүйлээр одоо ангилж өгсөн ийм одоо чухал зүйл болсон юм аа. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар одоо нэг сав За Лувсан Бямбагийн мөнх баясгалан гишүүн.